дууг өнцгүүд нь арифметик хөрөөрөөс үүсгдэг байхаар 5 сектор хуваажээ. Хамгийн том секторын өнцөг нь хамгийн бага секторын өнцгөөс 7 дахин их бол хамгийн том секторын өнцгийг болгож байна. За ерөнхийдөө бол сектор дотоодлын өнцгүүдийг А1, дугуйгаа болохоор А1, А2, А3, А4, А5 гэсэн ийм 5 секторт хуваасан юм байна. За эднийг болохоор секторын төв өнцгүүд гэж үзэх юм бол энэ нийлбэр 360 градус байх хэрэгтэй. Нэгдүгээрт. За нөгөө талаас бол арифметик хөрөөсөө нийлбэр учраас хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүнийг нэмээд 2 тугаа 5-аар үзүүлэх ёстой. За дахиад нөхцлөөс харах юм бол хамгийн их өнцг нь хамгийн бага өнцгөөс 7 дахин их гинэ. Өөрөөр хэлэх юм бол энэ бол хамгийн бага өнцг буюу А1-ээс 7 дахин их. Тэгэхээр 7А1 гэсэн үг юм байна. Тэрийг энд очиод оруулчих юм бол А1 дээр нэмэх нь 7А1, хуваах нь 2, өрчих нь 5 гэдэг юм бол 360 градустай тэнцв. За энэ болохоор 8А1 болно. Тэрийг 2 дахь очихоор 4А1 гэдгээс 20А1 тэнцв 360 градус. За мэдээж эндээс А1 гэдэг бол 18 градус гарч ирнэ. За тэгээ хамгийн том өнцгийг болгосон. Хамгийн том өнцөг бол энийг 7-оор үржүүлчихнэ. А5 буюу 7А1. 18-ыг 7-оор үржүүлэхээр 126 градус гэж гарч ирнэ.